Улираад хичнээн эриглээд өргөө Хорин чавхтас дуулнам хан хөгөөр Охэ хурахадах нар зумалгай дэлтний Отман харуулдан зүсрэх тэнгэр нүүлэн хэтээ Улсаар дуудаа халдар нэг Монгол нэртэй Ургаан сонгон эсгэрэх хэмэр намарын дэлдээ За сайн мэцгэн өдөр мэндийг хүргье. Би Сэлэнг аймгийн Сүхбаатар сумын Хонгор мартгалын тэргүүн Батачрын инкот гэж хүн байна. Одоо манай Хонгор мартгалын 10 жилээ болгож байгаа. 5 сарын 1-нд болно. Тэгээд та бүхнийг өргөнөөр хүрэлцэн эрхийг урьж байна. Асан байцгаана уу. Би Хонгор мартгалын үеийн тийшэн гэрэл чулууны соёл эрхлэл гэж хүн байна. За манай гал уяа 10 жилийнхаа 2026 оны 5 сарын 1-2-нд болно. Манайх мордо стандартын дагуу хэмжиж, стандартын дагуу шудраг сахын хэмжиж уралдана. За манай уяачид манаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж, стандартын дагуу хувцас өмсгөлийн өмсгөлүүд даатгалдаа хамрагдуулж, идэвхтэй сайхан оролцоороо. За та бүхэндээ амжилт хүсье. Би бол Хонгор мартын 1-р багийн иргэн энэ Хонгор мартын гал уяаг анх байгуулахад анхны нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан Бадарчин Тэмүүжин гэж хүн байна. Тэгээд энэ гал уяа маань анх 2016 онд хэсэг дүүнэр найз нөхдийн хамт Хонгор мартын 1-р багийн уяачд нийлж 2016 оны хавар анх энэ гал уяагаа бид нар байгуулсан. Гал уяагаа байгуулсан жилээ аймгийн бүсийн доод 3 насны уралдааныг зохион байгуулах эрхийг авч өөрсдийн галын нэрэмжлэл уралдаан болгож наадмыг амжилттай зохион байгуулсан юм байна бид нар. Тэрнээс хойш одоо энэ жил гал уяаны маань 10 жилийн болоод аймгийн бүсийн уралдааны дахин зохион байгуулахаар одоо ингээд бэлтгэл ажилдаа ороод бид хэд явж байна. Тэгээд гал уяаг анх үүсгэн байгуулахад аймгийн алдарт уяач 5 хүн байсан. Одоо түүнээс хойш 10 жилийн хугацаанд 12 аймгийн алдарт уяач болж аймгийн алдарт уяачийг 17 болж сумын алдарт уяач 2 болж ингэж амжилттайгаар одоо ингээд бид нар гал уяа маань ажиллаж байна. Олонтой явахын сайхнаар